Бэлгийн замын мөг үндэсний халдвар бол хүн төрөлхтөнд нэлээд өргөн тархсан халдваруудын нэг. Нөхөн өрчхүүн насны эмэгтэйчүүдэд голчлон тохиолддог. За шээс бэлгийн замын кандидоос нь бэлгийн хавьтлын үед дамжин халдварлах тохиолдол байж болохоос гадна ихэнхдээ эмийн ялангуяа антибиотикийн хэрэглээ, хоол тэжээлийн байдал, за дотоод орчны хүчин зүйл ялангуяа цусан дах сахарын хэмжээ ихсэх, биеийн дархлаад сулрах гэх мэт маш олон шалтгаануудын улмаас хүний биед байгаа мөг үндэс шиг үүсгдэг эмгэг төрөгчийн тоо хит олшроод за тэгээд тухайн хэсэг газарт өрөвсөл үүсэх буюу эрэгтэй эмэгтэйд бэлэг эрхтнээс ялгадас гарах, хорсох, захтнах ийм шинж тэмдгээр илэрдэг юм халдварт өвчин. Шинж тэмдэг илэрсэн болгон халдвартай гэдэг тийм ойлголтууд байдаггүй. Зарим тохиолдолд бол шинж тэмдэггүй боловч тухайн үүсгчийн тоо олширсан ийм байдалтай байж болно. Магадгүй бас хэмжээгээр олширсан үедээ бол шинж тэмдэг сул дөнгөж баг зэргийн ялгадас гарах шинж тэмдэг илэрхээс ахуулаад өргөн хүрээнд хүчтэй захтнах маш хэмжээний тийм тарг эдэмцэр маягийн ялгадас гарах байдлаар энэ зүүн шинж тэмдэг илэрдэг. За бэлгийн замаар дамжин халдварлахын тухайд бол бэлгийн хавьд орсон хүн болгонд бас шинж тэмдэг илэрх албагүй. За шинж тэмдэг зөвхөн хамт илэрсэн тохиолдолд бэлгийн хосуудыг хамтрагчдыг хамтдаа нэмчлэх ийм зарчимтай. За онцлогооны хувьд бол эмэлзүүн шинж тэмдэг дээр тулгуурлан онцлогоос гадна лабораторийн шинжилгээгээр онцлох боломжтой. Манай улсын хувьд бол бүх аймаг дүүргийн мэгцэмлэг халдварт өвчин судлалын үндэсний төвдөр бол энэ халдварыг онцлогоо хийгдэж байгаа. За тэгээ мөн тэндээ бас эмчилгээндээ үн төлбөргүйгээр даатгалаараа хамрагдах боломжтой байдаг. Жишээс бэлгийн замын кандидоос буюу мөг үндэсний халдвар үүсгэхэд бас нэг нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг бол жирэмслэлт байдаг. За тэгээ жирэмсэн эмэгтэйчүүдэд онцлогдсон энэ халдвар дээр бэлгийн хавьтгчийг заавал хамт эмчлэх ёстой юу гэдэг ойлголтуудыг хүмүүс бас асуудаг. Тэгэхээр энэ дэр бол бэлгийн хавьтгчид нь зөвхөн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хамт эмчилнэ. Шинж тэмдэг илрээгүй тохиолдолд бол эмчлэх шаардлагагүй зөвхөн онцлогдсон хүний буюу шинж тэмдэг илэрсэн хүндэл эмчилгээ хийхэд бол хангалттай байдаг юм байна.